Оройн төргөө үзэгчтэй шударга мэдээ эхэлж байна. Тэгэхээр Монгол Ардын Хувьсгалт намаас Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших Сайнхүүгийн Ганбаатар ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс анхудаа ард түмэнтэйгээ гэрээ хэлээ. За энэ бол Монголын улс төрийн түүхэнд болж байгаа цоо шин соёл юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ 2017 оны 6 дугаар сарын 17 Улаанбаатар хот. Нэгдүгээр зүйл Монгол Улсын шинэ үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээр хэлэлцүүлэн батлуулснаар Монголын ард түмэнд төр засгийн бүрэн эрхийг бүр мөсөн буцааж өгнө. Монголын ард түмэнд байгалийн баялагийг тэгш өмчлүүлнэ. Монгол Улсын иргэнийг төр засгийн хамгаалтанд авна. Хүний эрх чөлөөг найдвартай хангана. Монголын ард түмэнтэй хийх энэхүү 9 зүйл гэрээнд дүүргээрээс ирсэн Монгол Улсын хөдөлмөрийн бааtruуд, гавьяатууд, ардын багш хөдөлмөрийн аваргууд ард түмний төлөөлөн гар үсэг зурсан юм. Монголын ард түмэнд төрийн эрх барих эрхээ энэхүү гэрээгээр баталгаажууллаа. Мөн дахин ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээч гэрээнд оруулсан нь Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс анх удаа Монголын ард түмэнтэй байгуулах хариуцлагын түүхэн гэрээ боллоо. Миний бие өндөр албан тушаалд очихын төлөө улаараагүй. Харин гагцхүү ард түмнийхээ эрх ашигт нийцсэн үйл хэрэг бүтээхийн тулд энэхүү сонгуульд нэр дэвшснээ үүгээр баталж байна. Би эдгээр ажлыг эхлүүлэх, хийх, үр дүнг нь гаргахад 4 жилийн хугацаа хангалттай хэмээн үзэж байгаа учраас ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдөхгүй гэдгээ үүгээр ийхүү ухамсартайгаар мэдэгдэж байна. Миний би ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ерөнхийлөгчөөр сонгогдсныхаа дараа өөрөө болон миний гэр бүлийн гишүүдийн хинж авилга хэл ахуйн асуудал нэр холбогдохгүй гэдгээ хариуцлагатайгаар баталж байна. Хэрвээ би ард түмнийхээ дэмжлэгтэйгээр Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсныхаа дараа энэхүү гэрээг бүхэлд нь эсвэл аль нэгэн зүйлийг нь үл хэрэгжүүлэх аваас албан тушаалаасаа шууд огцрон гэдгээ үүгээр батлан илэрхийлж байна. Монгол Ардын Хувьсгалт намаас Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших Сайнхүүгийн Ганбаатар нийслэлийн хан улс дүүргийн иргэд сонгогчдтой уулзлаа. За сонгогч түмэн нэр дэвших Сайнхүүгийн Ганбаатарыг 27 жилийн манангаас салгах хүн гэж онцолж ээлжилж төр арьсан ман олоод анд цаашид итгэхгүй гэдгээ уулзалтын үеэр онцлон хэлж байжээ. Ард түмний дэмжлэг хүчрхэг ард түмэнд ямар том хүч байдаг вэ гэдгийг сүүлийн өдрүүдэд тэдэнд ойлгуулж байна. Тэд Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигчийг басаж байсан, дорд үзэж байсан тал би. Харин одоо тэд айж эхэлж байна. Ухаалцлаа айж байна. Хуурай гүжилт хариугүй гэж үг байдаг шүү. Монголын ард түмэн бид бяртаа хүчтэй мананд мөнгө байж болно. Бидэнд хан улсууд байгаа гэдгийг хатуу итгэлтэйгээр натлан илэрхийлцгээе цөмөрөө. Ажилчны район гэж тухайн үед Монгол орны томоохон үйлдвэрийн бүс байсан энэхүү хан улс дүүрэгт олон мянган ажилчид социализмын үеийн бүтээн байгуулалтыг өрнүүлж байсан юм а. Харин ховчлаар үйлдвэрүүд бүгд алга болсон. Энэ бүхнийг бүтээж хийж өгсөн Ахмад буурлууд өнөөдөр амьдралын баталгаагүй цотруухан амьдарч байна. Ардын Хувьсгалт намаас нэр дэвшиж байгаа Сайнхүүгийн Ганбаатар баг бол одоо тэмцэж байна. Ягаад гэх юм бол одоо арай нэр цэвэр, арай ард түмнээсээ босч байгаа. Ард түмнийхээ төлөө юм хийж байгаа. Ирээдүйн хойч үр хүүхдүүдийнхээ төлөө би одоо энэ хүнийг одоо бүр тууштай дэмжинэ гэж бодож байгаа. Одоо бид 27 жил манан төөрлөө. Зөндөө сонголоо. Одоо бид нэр төөрөх, одоо бидэнд ирэх байхгүй. Ганбаатар бол өөрөө оюут толгой 5 толгой байгалийн баялагийг ард түмэндээ хүртээмжтэй хувьцааг нь оновчтойгоор өгүүлэх энэ ажлын одоо эхлэлийг тавьсан тэмцэгч хүн байгаа. Төрийн ордонд өнөөдөр 4 жил их хурлын гишүүн байхдаа Монголын ард түмний баялагийг хамгаалж нууц гэрээ, дубан гэрээ хүрт өнөөдөр ил болгож байна. За тэгэхээр үзэгчдээ Монгол Ардын Хувьсгалт намаас Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших Сайнхүүгийн Ганбаатар яг одоо Хинтээ аймгийн иргэд сонгогчдтой уулзаж байна гэсэн мэдээлэл байгаамаа. Ингээд бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Маргааш иргэд уулзъя.